Орой мэдрэг үзэгчтэй эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгчтэй хүрэхэд бэлэн болоод байна. За бидний өнөөдрийн ярих сэдэв бол эрүүл жирэмслэлт. Мэдээж одоо эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэсэн энэ одоо жанжин шуумаар бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бас хүрэхийг зорилоо. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань өргөн амарч газрын их барих эмэгтэйчүүд эмч ахлах зэрэгтэй анагаах ухааны магистр од мандах эмч маань өргөцсөн байна. Урилга хүлээн авсан танд баярлалаа. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол ерөөсөө эрүүл жирэмслэлт тийм. Яаж одоо бид эрүүл хүүхэд 9 минут одоо төрүүлэх вэ? Яаж одоо эрүүл сарвал хүүхэдтэй болох вэ гэдэг маань ерөөсөө жирэмсэн ээжтэй шууд холбоотой байх гэдэг шүү дээ тийм. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэдэг нь бол ээж маань эрүүл ээжээж хүүхэд маань эрүүл төрөх гээд байгааг илэрхийлээд байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө жирэмсэн болохоос өмнө ээжүүд эмэгтэйчүүд маань бол нөгөө нэг бие махбодоо бэлтгэхтэй сэтгэл зүй нийгэм биолог бүх талаасаа ер нь бэлдвэл ерөнхийдөө харьцангуйд нь жирэмсэлт маань тайван одоо амгалан үргэлжлэнэ гэдэг нь бол тодорхой. За ерөнхийдөө тодорхой байдаг. За энэ тохиолдолд бол ерөнхийдөө бол нөгөө жирэмсэлт маань ерөнхийдөө төлөвлөгдөөгүй байдаг учраас охтуудыг тэгээ бага наснаас нь одоо эрүүл өсгөх нь чухал гэдгийг анхаарах ээжүүд нь багаас нь анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нөгөө тэгээ сүүлийн үед одоо ингээд хүмүүс яах вэ ингээд ярьдаг штэ. За угаасаа юм төлөвлөж бүтдэггүй юм те. Ингээл зүгээр байж байгаа л гинт болчдөг. Одоо бол юм нөгөө нөхцөл байдал өөр болцсон. Эмэгтэйчүүд маань эртнээстэй хэрвээ жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эртнээс бие бэлдээд яаж л нөгөө хорхотой шүдгүү баймаар тийм шүдний цоорлгүй баймаар гэдэг юм уу те. Ингээд нөгөө жижиг гэлтгүй ингээд бүх юмыг ингээд нөгөө яг нормалны байлгаж ээж жирэмслэвэл илүү эрүүл сарвал хүүхэдтэй болох боломжтой байгаа тийм. Боломжтой. Тийм шүү дээ. Энэ бол зөв асуудал. Нөгөө амны хөндөгөөс эрүүл мэнд эхлэх гэдэг чинь үнэхээр чухал асуудал. Яг тэр амны хөндөд уусчаа шүдний бактериуд маань бол нөгөө төрсний дараа ч гэсэн тий жирэмсэн үед ч гэсэн нөгөө үжил хаалтруу үүсгэх эрсдэл өндөр байдаг. Ерөнхийдөө эхлээд бас шүдний амны хөндийн эрүүл мэнд чухал. За тэгээ дээрэс нөгөө ихээс урагт амждаг халдваруудыг бас илрүүлж оншилсан байвал чухал. Ягаад тэгэхээр бас нөгөө жирэмсэлт маань тайван тэгдэх гэдэг нь шүү дээ. Тэгэхгүй ингээд нөгөө ингээл жирэмсэн үед ингээл тонус өгж гин тэгээл эмнэлэгт ингээл байн хандаад яваад байгаа. Ерөнхийдөө энэ нь болохоор халдварын шалтгаантай 70-80% дутуу төрөлт зулбалт өсөлтгөөгийн шалтгааны ерхий 70-80% халдварын шалтгаантай байдаг. За өсөлтгөө жирэмсэлт бол ерөнхийдөө халдвар гэж үздэг боловч бас генетик хромосомын өөрчлөлт маш их байдаг. Тэгэхээр ээж маань жирэмслэхтэй болол өөрийнхөө биеийг бэлдэх ёстой. За тэгэхээр нөгөө нэг ихээс урагт дамждаг халдварыг илрүүлдэг шинжилгээ байдаг. Торч вирусын халдварын шинжилгээ. Энэ шинжилгээг өгсөн байвал зүгээр торч гэдэг маань токсоплазмоз гэдэг нь маань болохоор нөгөө нэг түүхий мах түүхий мах муурнаас халдварладаг вирус байгаа. Ер нь тий хэрвээ жирэмсний эхний 3 сард халдварлах юм бол урагт хүнд хэлбэрийн гажиг үүсгэдэг тийм халдвар байгаа. За өөг гэдэг нь болохоор нөгөө нэг бусад халдвар, энд нь болохоор бэлгийн замаар дамжих халдвар нөгөө доох тэмбүү тий БЦ вирус тэгээ томоогийн вирус хүртэл ордог. Паро вирус, томоогийн вирус хүртэл, хомхоо вирус хүртэл ордог юм байна. Тэгэхээр нөгөө herpes simplex гэдэг гэдэг нь болохоор нөгөө нэг улаануудын вирус. Улаанууд чинь их хвчлэн манай монголчууд болохоор нөгөө нэг халдвар өндөртэй оронд болохоор тархлаажуулалтанд хамрагдсан байдаг болохоор энэ вирусыг хэрвээ жирэмсний тархлаажуулалтанд хамрагдаагүй тохиолдолд нөгөө жирэмсний эхний 3 сард халдварлах юм бол хүүхдийн цохор мохор төрөх гэдэг. Бас улаан тийм аюултай нөгөө улаануудын вакцин сайн нэг товлоор хийдэг сайн нэг өндөр үед нэг байгаад бахан үүрхэнд л болсон шүү дээ. Нөгөө вакцин мэдээгүй хийлгсэн жирэмсэн болсон гэдэг. За тэгээд улаануудын вирус, тэгээд нөгөө нэг цитомегала вирус. Цитомегала вирус нь маань болохоор бас нөгөө ихээс урагт дамжих халдварын бас өндөр хувийг эзэлдэг. За энэ нь болохоор бохирол цитомегала вирусын халдвартай үрийн шингэн, өтрийний шүүрэл, шүүлс, хөхний сүү, шээс гэдэг ингээд халдварлах боломжтой зүйлүүдээр халдварладаг. Зарим тохиолдолд бас нөгөө нэг цитомегала вирусын халдвартай бага насны хүүхдээ нөгөө цэцэрлэгийн насны хүүхэд ингээд шүүлс мүсээр бас халдварладаг гэд
бас бичсэн байдаг. Тэгээд ээж үсг нь болохоор herpes simplex вирус. Энэ нь болохоор бэлгийн болон уруулын амных гээд хүмүүс энэ хамхаад талаацын гээд нөгөө тийм тоомжрог ханддаг энэ нь болохоор ихээс ураг дамждаг хүнд халдварыг үүсгдэг вирус байгаа байхгүй. За тэгэхээр энэ вирусын шинжилгээгээ ерөнхийдөө өгсөн байх юм бол 3 аргатай. Immunoglobulin G, immunoglobulin M гэдэг. M нь болохоор нөгөө өндөр яг идэвхтэй үеийг илэрхийлдэг. G нь болохоор архаг энэ хүн өмнө өвдсөн юм наа. Өвдсөн юм дархлаад тогтсон юм гэдгийг илрүүлдэг учраас энэ шинжилгээ өгсөн тохиолдолд ингээ хэрвээ G хамал за ингээ дархлаатай мань гэж үзнэ. Хэрвээ сэдрэх эрсдэл бас байгаа. Дахиж халдварлах ч юм уу. За эсвэл бол нөгөө нэг энэ жирэмслэлтийн үед имчилгээ хийх үү, хэдэн сартад нь яаж имжлэх үү гэдэг имчилгээний төлөвлөгөө гардаг учраас ер нь бол жирэмсэн болохоос өмнө өгчүүл зүгээр эсвэл бол одоо жирэмсний мэдэнгүүтээ одоо урьдчилан сэргийлээд бас өгчүүл бас зүгээр шинжилгээ байдаг. За жирэмсний явцад одоо маш олон төрлийн халдвараар тий өвдөх эрсдэлтэй юм байна. Тэр нь мэдээж одоо нөгөө жирэмслэлтийн нөхцөл байдалд ч сөргөөр нөлөөлөх ийм эрсдэлтэй гэдэг юм байна. Дээрэс нь бас нөгөө шээс дамжуулах замын халдварч гэж бас байгаа шүү дээ. Эдгээр бас их тохиолддог. Ер нь хамгийн илбэг тохиолддог нь ер нь юу юм бэ? Бүр шээс дамжуулах замын халдвар маань илбэг. Эсвэл бол нөгөө нэг ерөнхийдөө бол төрөх насны эмэгтэйчүүд маань 90 эмэгтэйчүүдийн дунд шамрам өвчний тохиолдол бол аюу их байна, нүтгэн хаталт их байна. Энэтэй холбоотой нөгөө нэг одоо шамрамаас болоод ингээд нөгөө бэлгийн ариун цэвэрийн алдагдал, бэлгийн харьцааны үеийн нөгөө нэг дэглэмтэй холбоотой бас нөгөө өрөвсөл үүсгэх те одоо магадлал өндөр байгаа байхгүй. За иймэрхүү асуудлаас болж эдгээр асуудлууд үүсдэг байна. Мэдээж одоо түрүүний таны ярьсан одоо жишээлбэл тоорчийн халдвар хэрэг цусаар өгдөг гэж би ойлгоод байгаа. Санитар одоо бактерийг болохоор шээсний шинжилгээ өгчөд байгаа тийм. Эднэрээс өөрөөр одоо нэг онцлох боломж юу байдгийг бол тэр талаас нэг та тавчхан тайлбарлаж өгөөч те. Зөвхөн одоо цусны шинжилгээгээр л бүгдээр тодорхой гарчих уу? Ер нь бол цусны шинжилгээ жирэмсэн ээжээс бол нөгөө нэг цусны шинжилгээ аавна, шээсний шинжилгээ аавна, бактериологийн шинжилгээ аавна. Ийм шинжилгээнүүдээр бол жирэмсний хяналтанд орсон ээжийг илрүүлээд нөгөө эрсдлийн төвшнгөөр нь ангилаад энэ хүнийг одоо дүүрэгт хянах уу, үрхийн эмнэлэг дээр хянах уу, ямар төрх эмнэлэг дээр хянах уу гэдэг. Тийм, ерөнхийдөө эмнэлгүүд бол нөгөө хяналт авч эхэлж байгаа. Манай эмнэлэг бол арайхандаа хяналт авч эхлэх байгаа. Зөв. Одоо ингээд жишээлбэл иймэрхүү халдвартай энийгээ одоо хянуулахгүй ч юм уу, хяналтанд ороогүй ч юм уу, мэдхгүй огт явж байгаа төрлөө гэж бодоход хоёр хүний амьд яригдах хэмжээнд хүрэх тийм эрсдэл байна уу? Байгаа. Байлгүй байх уу тийм. Тэр талаас нь таваас анхааруулаач. За ингээд энэ вирусын одоо ихээс урагт амжих халдвараа ингээд жирэмсний хатаа илрүүлээгүй тохиолдол ингээд за төрсөн тохиолдолд нөгөө хүүхдэд маань шаардлагатай удаа яваад байх. Тэгээд нөгөө шууд төрөнгүүт ихээс урагт амжих халдвараас болоод нөгөө цус задрах гэл бас нөгөө хүндрэлтэй тохиолдол их урагт хоёуланд нь залгуу тохиолдол гарах магадлал үүсэхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг ээжүүд яагаад заавал нөгөө тогтсон хугацаанд хяналтанд орох хэрэгтэй юм бэ? Тэр нөгөө нэг эмчийн тавьж байгаа төлөвлөгөөт төр үзлэхүүдэд яагаад хамрагдах хэрэгтэй вэ гэдэг чинь ерөөсөл эдгээр эрсдлээс сэргийлж гээд байгаа шүү дээ. Жирэмсний 12-7 хоногтойгоос өмнө ээжийг бол хяналтанд оруулах гэдэг байгаа боловч зарим нь бол бүр жирэмсний турш хяналтгүй явцсан. Хяналтгийг хүсээгүй эсвэл бол хожуу хяналтанд орсон гэд ээжүүд маань маш олон асуудал байдаг л та. Энэ бол нэг тэр жирэмслэлтийн одоо эрүүл тээгдэж байгаа гэдгээс шалтгаална. За жирэмслэлт маань ганцхан ээжийн бие махбодоос илүү бас нийгэм байна, биолог байна, санхүү байна одоо гэр бүлийн хүрээлэл тэгэл тэр эмэгтэй хүний ажил, карьер гэл маш олон хүчин зүйл нөлөөлж ээж энэ хүүхэд эрүүл тээгдэх хэсгэн шалтгаалж байгаа. Ер нь одоо хяналтанд ороогүй ээжүүд ирэх үү? Илбэг үү? Ер нь бол ирнэ. Хаяа ирэндээ. Ягаад хянагдаагүй юм бэ гэхээр тэр нь шалтгаанаа хэлэхгүй.
өсвөр насны жирэмслэлтэн дээр бол гэрийнхэн жирэмсэн болсныг мэдгүй яг төрхтөнд хүртэл мэдж байгаа тохиолдол. Тухайн хүүхэд бол өөрөө баг нөгөө айгаад хяналтанд ортгүй ч юм уу. Тий, ер нь нөгөө гэрийнхэн нэгээд за ерөнхийдөө махлагдуу ч юм уу байлаа гэхэд нөгөө ингээд том хувц өмс чинь өвөл өмөл эсвэл нөгөө гэртээ ингээд гэрийнхнийг унцны дараа ирдэг ч юм уу тий ингээд ойтон мойтон охтууд ингээд нууж ингээд жирэмслэлтэй нуугаад ингээд яг төрхтөн мэдчихсэн тохиолдлууд бас байдаг. Одоо түрүүний тав дээр ярьсан одоо олон төрлийн халдварууд байна гэж байна тий олон өвчлөлүүд байна гэж байна. Эндээс ерөн сэргийлэхийн тулд ээжүүд маань за хамгийн нэгдүгээр хяналтандаа орох хэрэгтэй байна. Тэр өгөхтэй шинжилгээнүүдийг заавал өгөх юм байна. Та өөр бас юу зөвлөх вэ? Илэрсэн бол эмчлүүлэх хэрэгтэй. За жирэмслэлтэнд бас нэг сэтгэл зүй нөлөөлнө, гэр бүл нөлөөлнө, хоолт хичээл нөлөөлнө тий. Өмнөх жирэмслэлтүүдийн нөгөө нэг турсамжууд түүхүүд нөлөөлнө. Маш олон удаа одоо өсөлтгүй жирэмслэлт болцсон ээж арай хийж тэгээд тий хүүхдээ төрүүлээд арай гэж тогтоож байгаа ч юм уу тий. Төрснийхаа дараа эмчээ баярлаа. Та миний нөгөө нэг жирэм төрөлтийн айцыг давхад туслаа эмчээгээд тийм тохиолдолс ингээд төрөлтийн түүхийг хараад бүрстэ аюул олон өсөлтгүй жирэмслэлт болсон. Нэг удаа өсөлтгүй болоход ингээд сэтгэл зүйн хямрал авч байгаа юм чинь нэлээ олон хүн олон удаа ингээд өсөлтгүй жирэмслэлт болоо тий умаа хүндөгөө цэвэрлүүлсэн ээжд бол тэр тархинд бол маш голомт үүссэн байгаа. Тэгээ өмнөх жирэмслэлтүүдийн түүх гэдэг маань энэ жирэмслэлт нь бас илүү стресстэй стрессгүй тээх гэдэг нь бас айгүй нөлөөлөд байгаа. Сүүлийн үед нөгөө ээжийн жирэмсэн үеийн стресс, төрсний дараах стресс, урагт яаж нөлөөлдөг гэдэг нь бас хүмүүс айгүй бас судалгаа хийж байгаа юм билээ. Энэ бол стресс гэдэг бол нөгөө хүнд харагддаггүй хамаг өвчний суурь гэж хэлээд байгаа шүү дээ. Бүх юмд л нөлөөлөд. Тий, бүх юмд нөлөөлөд байгаа. За өөр одоо жирэмсэн эмэгтэйчүүд дээр та бас анхааруулах, сэрэмжлүүлэх юм юу хэлэх вэ? Энд бас нэг жирэмсэн болох байгаа ээжүүд маань өмнөх жирэмслэлтэн дээрээ жирэмсний хажуу хардлагатай байсан, бүрний өрсөлтэй байсан, жингийн илүүдэлтэй байсан, чихрийн шижинтэй байсан. Эдгээр нь дараагийн жирэмслэлтэнд маш их нөлөөлж байгаа учраас ерөнхийдөө ээжүүд маань аюул сайн биерүүлжүүлэх хэрэгтэй. Жирэмсэл төрөлт маань одоо сүүлийн 2-3 жил манай их хурлын салбарт жирэмсний чихрийн шижин гэж асуудал бол маш их яригдж байна. Эмч нарын бүр толгойн өвчин болчиход байна. Бас нэг анхаарал татж байгаа зүйл бол манай төрөх насны эмэгтэйчүүдийн дунд төмөр дутагдлын цус багтал эрс маш их байна. За энэ нь болохоор нөгөө сүүл олон шалтгаантай л да. Тэр хүн олон төрсөн байж болно. Архаг цус багталтыг илрүүлээгүй. Жирэмсэн үедээ нөгөө төмрийн хэрэгцээг авч чадаагүй. За энэ нь болохоор нөгөө мах иддэггүй байж болно. Одоо сүүлийн үед чинь нөгөө хүүхдүүд эйгөө мах идэхгүй байгаа шүү дээ тий. Мах иддэг цагаан алтан болсон. Тий, цагаан байдаг. За яг цагаан алтангууд чинь ингээд айгүй олон төрлийн юмнаас нөгөө бас мах цахаан нөхөнлөлтөө төмрөө нөхөнлөлтөө тийм байна нүхтгүү өсвөр насны охтууд байгаа байхгүй. Бас сарын дэмдийг их ирдэг. Жирэмсэн үедээ нөгөө төмрөө ууж байсан ч гэсэн нөгөө буруу ууж болно. Төмрийг чинь нөгөө ходоод хагас улан ходоодны хүчил өндөр үед шимэгд гэдгийг айгуу сайн тайлбарж өгд. Хэрвээ амар ходоод өвддгүү л болж байгаа үлэндөө хагас үлэндөө бол аскорбиний хүчлээр даруулаад ч юм уу жимсний шүүсээр даруулаад уугаарай гэдгийг зөвлөх ёстой. Тэгээд нөгөө 1-2 цагийн дотор махан хоолны дараа төмрийн мэлмэр хэрэгсний дараа нөгөө гурлан бүтээгдэхүүн сүм бүтээгдэхүүн цайны төрлийн зүйлийг хэрэгжилж болохгүй нөгөө кальц төмөр хоёрыг ойрхон ууж болохгүй гэх юм. Энэ зөвлөмжийг маш сайн өгсөн байх ёстой. Ягаад тэгэхээр нөгөө хүүхэд маань цус багтаа ээжээс бол цус багтаал хүүхэд юм. Тэгэхээр яг тэр хүний өсөлт хөгжил ухааны хөгжил нас тэрнтэй холбоотой гэдгийг ээжүүд аягүй сайн ойлгож өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ төмөр угаараа л гэсэн тий ингээл уусан ч яг заримдаа уухаар утга хатаад байна. Харин яг бол ходоод өгдөөд байна гэл тий. Ер нь бол нөгөө бидний ээжүүд бол ер нь уудгүй нөгөө шүд харлуулдаг марлуулдаг гэл ер нь бол уудгүй байсан гэж
ярьдаг байхгүй. Тэгээд угаасаа жоохон бахтаал чи гар хөлн даард юм чи угаасаа цус бахтаа гэд ээж мэж тэгдэг байсан. Тэгэхээр одоо бол ингээд шууд шинжилгээгээр илрүүлээд энэ хүнд үнэхээр цус багталтай байна, төмөр төтлийн цус багталтай байна, өөр одоо юунаас шалтгаалсан цус багталтай байна илрүүлэх боломжтой байгаа учраас охтуудыгаа бас ээжүүд маань анхаараарай тий. Хэрвээ сарын дэмдэг хийрдэг бол энэ хүнийг бас нэг шинжилүүлээд үзээрэй. Төмрийн нөхөх хэвтэй юм уу гэдгийг нэг анхаарад өгөөрэй гэдээ бас хэлэх гээд байна л да. За эрүүл амьдрах цаа нэвтрүүлгийн энэ удаагийн сэдэв бол эрүүл жирэмслэлт, эрүүл хүүхэд гэсэн сэдвийн хүрээнд явагдаж байна. Тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт бол өргөн амарч газрын их барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх цэргийн эмч, ахлах цэргийн эмч, од мандах эмч маань урагдлаа. Бидний урилгыг хүлээн авч бас бидэнд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн эрүүл мэндийн боловсрол олгосон танд баярлалаа. За нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрэх болно. Бид жирэмслэлтийн явцад яг ямар тохиромжтой юм бэлтгэл уух боломжтой гэдэг, ямар одоо нэмэлт бүтээгдэхүүнийг ууснаар бид нар биеийнхээ эрүүл мэндийг яг нэг төвшөнд барих боломжтой вэ гэдгийг бид бүхэн нэвтрүүлгийн дараагийн хэсгээр та бүхэндээ бас төлөвлөх болно. Та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай. За жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бол элдв төрлийн нөгөө антибиотикч гэх юм уу тийм ийм хүчтэй одоо ийм эмчилгээ аваад ах айгүй хүндрэлтэй байдаг. Энэ дээр нь бид одоо юун дээр нь анхаарах вэ? Ийм эмэгтэйчүүд маань одоо дархлаагаа дэмжихээс өөр юу хэрэглэх боломжтой байдаг вэ гэдгийг бид бас энэ удаагийнхаа яг дугаарт яг энэ хэсэгт бас багтаахыг зорилоо. Манай нэвтрүүлгийн урилгаар Монгол Фарм компани эмзүүч цэрэнд орж өргөцсөн байгаа. Орой мэндэргэн. За орой мэндэргэн. За бидний нэвтрүүлгийн өмнөх хэсэгт бол ерөөсөө л одоо жирэмслэлтийн үеийн л төрөл бүрийн одоо нэг өвчлөл халдварууд тэрнээс үүдэлтэй одоо хүндрэл бэрхшээлүүд юу байдаг вэ гэж ярьсан. Гол нь одоо яг энэ хэсэг дээр бид хоёр юу ярих вэ гэхээр жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн юу вэ те мэдээж одоо нөгөө эмэгтэйчүүд чинь антибиотик эмчилгээ авч болдгоо ч гэдэг юм уу те ингээд нэг юм асуудал байгаад байдаг штэ. Мэдээж одоо өвчнөө хүндрэхгүй тулд те урьдчилан сэргийлэх байдлаар юу хэрэглэх боломжтой юм гэдэг дээр хоёлаа ярих гэж бодож байна. За тэгэлгүй яах вэ? За манайх болохоор жирэмсэн болон жирэмсэн бос эмэгтэйчүүдэд зориулсан одоо Европын албаны Чех улсаас Генела гэдэг цуврал бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. За энэ хүү цувралаас яг эмэгтэйчүүдэд зориулсан буюу тэр дундаа тийм ээ жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан юм бол одоо энэ Генела Цитилаб гэдэг. Энэ сүүлд орчихсон шинэ бүтээгдэхүүн байгаа. За энэ хүү бүтээгдэхүүний маань хувьд гэх юм бол одоо найрлаганд 4 төрлийн найрлагатай. За энэ найрлагууд нь болохоор тус тусдаа бие биенийхээ үйлдэлийг дэмжиж өгдөг буюу синергизм үйлдэл. За ингээд энэ найрлаганд нь яг ямар найрлага байна гэхээр D-маназ гэдэг. За энэ маш чухал найрлага. За D-маназ маань болохоор хүний биед за тэр дундаа тийм ээ эмэгтэйчүүдийн шээс бэлгийн зам дээр ямар үйлдэл үзүүлдэг вэ гэхээр одоо гаднаас E. coli бактери ч юм уу тийм ээ орж ирээд энгийн халдвар орж ирээд давсхны хан дээр ч юм уу шээсний зам дээр сассан дээр нааддаг тий. За энэ явцад нь орохын ингээд гаднаас D-маназ орж ирээд өөртөө энэ нянгуудыг наалдуулдаг гэсэн. За ингээд өөртөө нянгуудыг наалдуулснараа шээсээр гадагшилчдаг. За ингэхээр нянг устгах буюу биес зайлуулах үйлдэл үзүүлж ийн гэсэн. За хоёрт нь болохоор найрлаганд нь болохоор цангис жимс байна. За цангис жимс маань одоо яг бэлгийн замын үйлдэл болон шээс замын эмэгтэйчүүдийн жимс гэж ярьдаг шүү дээ. Цангисыг дээ яг нөө байгаль дээр байгаа тий. Тэг яг энэ шээсний зам дээр ямар үйлдэл үзүүлэх үү гэхээр D-маназтай ер нь төстэй. За найрлаганд нь болохоор пороцинат ингээд нэг нэгдэл байгаа. Энэ маань өөрөө маш хүчтэй нянгийн эсрэг үйлдэлийг үзүүлдэг. За тэгээд одоо саяны D-маназ маань ерөөдөө давсгны хан дээр гэж ярьж байсан шүү дээ. Цангис жимс маань илүү одоо шээсний замын састан дээр байгаа нянгуудыг ерөөдөө наалтгаас нь сэргийлээд бас өөртөө наалдвал гаргадаг гэсэн үг. За тэгээд дээр нь болохоор нэмээд ханци ханд байгаа. За энэ хүн анхны эмчээчүүдийн давсаг болон шээс бэлгийн замын хэвийн үед ажиллагааг дэмжиж өгөх зорилготой. Дээр нэмээд ерөнхийдөө боцны солилцоог илүү сайн эрчимжүүлэх юм бүтээгдэхүүн. Энэ шин дээр нөгөө жирэмсэн үед хэрэгжилж болох юм байна. Жирэмслэхээр төлөвлөж байгаа зүгээр эмэгтэйчүүд маань ч гэсэндээ өдөр тутамдаа хэрэглэж болох юм уу? Тийм болно. За яагаад болно гэж явахаар жирэмсэн эмэгтэйчүүд маань яг жирэмсэн үед нөгөө өтрээний pH орчин алдагддаг. Тэгээд ингээд гаднаас халдвар авах эрсдэл маань бас тодорхой хэмжээгээр нэмэгддэг тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө найрлаганд нь лактобациллус гэдэг ашигтай бактери байгаа. За энэ маань болохоор эмэгтэйчүүдийн нөгөө нөхөн үржихэн өтрээнд гэдэг агуулгадж байдаг. Одоо энэ ашигтай бактери маань одоо хэвийн хэмжээндээ байснаас гаднаас орж ирсэн ням бактери мөөгөн зүр ингээд үржих татаа орчныг бүрдүүлж өгдөг гэсэн.
Зөв. Энэ хүү бактери маань гэдэг нэг хэвийн хэмжээндээ байх юм бол гаднаас халдвар орж ирсэл маань хамгийн бага байх. Өтрийний орчин үйл тэнцвэржүүлээд байгаа л гэж ойлгох юм шүү дээ. За жирэмсэн ээжүүд маань одоо ингээд төрсний дараа бас хэрглэж болно. За төрсний дараа нэг айгүй бас нэг халдвар байх эрсдэл маань өндөр дархлаа тогтолцоо унтсан өтрийний pH орчин маань давхар алдагдсан байдаг. Тэгэхээр ингээд өтрийний pH буюу микробиолор орчин тэнцвэржүүлэх зорилгоор гаднаас халдвар авахаас сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. За жирэмсэн бус эмэгтэйчүүд маань яагаад хэрэглэх ёстой вэ гэвэл хамгийн бидний сайн мэддэг цистит гэдэг. Цочмог болон архаг циститийн үед хэрэглэх бүрэн боломжтой. Тэгэд энийг ч одоо нөгөө яаж хэрэглэнэ гэсэн үг бэлээ. Та бас хэрэглэх талаас нь тий. За цистилабын маань хувьд хэм болохоор хайрцагтаа ингээд хоёр тусдаас авлагатай байдаг. Нэг савлгаанд нь цистилаб A гэдэг, нэгэнд нь B гэдэг. AB 2 хэсэгтэй. AB 2 хэсэгтэй. A-д нь болохоор ихэвчлэн нөгөө ашигтай бактериуд байна. B-д нь болохоор илүү нөгөө ургамлууд нь, бусад нэгдлүүд нь байна. Энэ хоёрыг хамт байлгаж болохгүй. Ягаад гэх юм бол ашигтай бактериуд нь бүгд амьд байгаа болохоор хамт байх юм бол устдах магадлал буюу одоо идэхгүй байх магадлал өндөр байдаг. За тэгээ ерөнхийдөө энэ илэрж байгаа шинж тэмдэг явцаасаа хамаарат хэрэглэнэ. За чочмог буюу одоо эхэлж байгаа үед А болон Б уутыг хоёулынгийн хамт найруулад 180 мл усна гэсэн үг. Өглөө өлөн дээрээ шээснийхаа дараа үр дүнтэй гэж үзсэн. Уух юм байна. Тий, өглөө өлөн дээрээ шууд усанд найруулаа очно. За энэ маш чухал. 180 гэдэг чинь бараг аяг усан шүү. Найруулах ус маань их чухал температур нь. Харин тийм хит халуун ус бас өгччдэг гэж ярьдаг шүү дээ. Хит халуун байж болохгүй, тийм хит хүүтэн байж болохгүй, нэг тийм таслахааны температур буюу тийм бүлбгэр ус гэж ярьдаг тийм усанд найруулах хэрэгтэй. За урьдчилан сэргийлэхэр буюу одоо ихэнх шатнд ингээ хэрэглэж байна. За дунд шатнд буюу одоо хурц үе тийм ээ. За энэ үед нь яаж хэрэглэдэг вэ гэхээр А болон Б уутыг нь өглөө өлөн дээрээ орой унтахаас өмнө. За орой унтахаа өмнө шээснийхаа дараа унаа гэсэн үг. За яагаад шийдээд ууж байгаа вэ гэхээр хүн ингээд унтаж амраад өглөө очиж ирэхэд давсганд ингээд шээс хуримтлагдсан болж ирдэг тийм ээ. За тэр үед нөгөө шээс ихэр хуримтлагдаад гадагшлаагүй байгаа үед E-coli бактериуд маань давсганы хань болон шээсний замдаар илүү ихээр ингээд наалддаг гэсэн. За тэр үед нь ингээд хамт уучаар наалтахаас нэргээдээ сэргийлчихэж байна л гэсэн. Тэр өөрөө тогтолт. За одоо бүр архаг үед нь яаж уух вэ гэхээр за эхний 2 өдөр өдрийн 3-аар унаа. За өдрийн 3-аар гэдэг маань өглөө өдөр орой гэсэн. 3 дахь өдрөөс нь үргэлжлүүлээд өдрийн 2-оор унаа гэсэн. Өглөө нэг, орой нэг. Тун нараа багасаад тун нараа ингээ холдоо явчих. За ингэж яваад одоо манай монголчуудын ярьдаг нэг курс эмчилгээ гэж ярьдаг тийм ээ. За курс эмчилгээ нэг 7-оос 14 хоног. За болж өгвөл одоо сард 10 хоног гэж ярьдаг. Тэгэхээр 3 сард ерөнхийдөө 30 хоног буюу 90 хоногоо 30 хоногт нь энийг тогтмол хэрэглэх шаардлагатай л гэсэн. Энэ маань өөрөө нөгөө нэг юм биш болохоор шууд жор барихч бас шууд зөвлөгөө аваад хэрэглэх бүрэн боломжтой. Зөв. Одоо нөгөө нэг эмэгтэйч та нар нөгөө ярьлаа шүү дээ. Өтрээний орчин тэнцвэржүүлнэ гэдэг те. Манай эмэгтэйчүүд ч нөгөө шууд савандаж угаадаг ч юм уу те. Зарим эмэгтэйчүүдийн эмчи яриаг сонсож байхад бараг нөгөө бурууддаг юм шиг те. Бараг нөгөө өтрээ рүүгээ бараг саван хийж оруулж угаадаг юм шиг юм яриад байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэндээ бас энэ нөхцөл байдлыг одоо тэнцвэржүүлээд явчих уу. За тэгэхээр яг юм эмэгтэйчүүдийн эмзэг хэсгийг буюу одоо тийм ээ гадна бэлэг эрэхтэн. За бид нар болохоор дандаа нэг ангаах ухнаар буюу интим арчилгаа гэж ярьдаг. Интим арчилгааг одоо угаах, цэвэрлэх, саван бүр тустай байдаг. Энэ савгууд нь бүгдээрээ сүүний хүчил агуулсан. За тэгэхээр сүүний хүчил агуулсан гэдэг маань энд байгаа. Генела эмэгтэйчүүд буюу одоо насанд хүрч зориулсан. За энэ нь болохоор илүү одоо 2-оос дээш насны буюу одоо анхны сарын тэмдэг ирэх хүртэлх насны хүүхдүүд хэрэглэж болно гэсэн. Энийг чи бүр хүүхдүүд хэрэглэж байгаа юм уу? Хүүхдүүд бүр хэрэглэж болно. Хүүхдийн зурагтай юм биш үү? Яс үргэлж. Зөв. Тэгэхээр энийг яаж хэрэглэнэ гэсэн үг үү? За. Бас хэрэглээд үр дүн нь юу вэ те? Тий. Хэрэглэх нь бас ерөн төстэй л дөө. Гэхдээ нөгөө насны ангил дээр яаж юм нэхэр 2-оос ингээд анхны сарын тэмдэг хүртэлх насны охтуудын маань гадна бэлэг эрэхтэн одоо pH орчин маань илүү тийм саармаг байдаг. За. Нэг 6-аас 7 ч. Тэгэхээр ингээд ийм насан турш зөрөөс ийм хүчлэг ийм савнгаар угаахаар жоохон ингээд pH орчин алдагдах гад арьс жоохон улаах гад гимтэх гээд харшилах гад захтнах гад нэг тиймэрхүү байдлууд үүсэх гээд байдаг. Тэгэхээр яг ийм насанд нь тохирсон одоо энэ маань өөрөө яг найрлах нь ийм саармаг гэсэн үг. Яг л бага насны охтуудын pH орчин зөрүүлсэн саармаг бүтцтэй гэсэн. За энийг ингэж хэрэгэлдэг хүмүүс ингээд нэг савнг ингээд
одоо тийм ариун цэврээ ингээд тоолондоо хэрэглэх ёстой мэн гэж ойлгоод байна. Тэг шаардлагагүй. Энэ огтод зориулсан энэ савнг бол яг юм гадна бэлэг эрэхт маань улдаасан ч юм уу тийм ээ. Доошо цагаан аим гарсан, жоохон эвгүй үнэр гарч байгаа. Яг тиймэрхүү тийм шинж тэмдэгүүд илэрж байгаа үед л хэрэглүүл тохиромжтой. Тэгэхээр 7 хоногт нэг болж өгвөл 2-3 удаа байнга уушиг гэсэн үг. Насан туршийн эмэгтэйчүүд вэ нөхөн үржих эмэгтэйчүүдийн маань pH орчин нэг 3.8-аас нэг 4.5-ийн хооронд хэд байдаг штэ. За яг тэр хэмжээнд л хүчлэг орчинтой гэсэн үг. За тэгээд энэ насан туршийн маань найрлаганд нөгөө сүүний хүчил дээр нөгөө ногоон цайны хандаг болж гисэн байдаг. За ингэснээр өтрээний pH орчин илүү сайн тэнцвэржүүлж өгнө, гаднаас 2 дахь шалдар орж ирэхээс хамгаална. За ногоон цайны ханд маань илүү нэг арсыг тайвшруулах, зөөлрүүлэх, чийгшүүлэх, мөн бага хэмжээгээр ингээ арсыг гуужуулах юм те. Иймэрхүү үйлдэлүүдийг үзүүлдэг гэсэн. За эмэгтэйчүүдийн савнгаа одоо яг ямар үед хэрэглэх вэ гэдэг юм бол сарын тэмдэг ирсэн үед хэрэглэж байна. Бас ариун цэврээс их шаардлага гарч ирдэг тийм ээ. За тэр үед хэрэглэнэ. За мөн хоёр дахь одоо нөгөө өтрээгээр хийгдсэн мессеж хэлбэр ч юм уу хагалгаа. За дээр нэмээд өтрээгээр хийгдэж байгаа эмчилгээнүүдийн хараас үндсэн эмчилгээгээ дэмжиж өгөх зорилгоор хэрэглэх бас болно. Энийш нөгөө нэг жирэмсэн төрсний дараа оёдол тавилсан эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэд нэр хүртэл хэрэглэхэд айгүй тохиромжтой юм байна. За ер нь хэрэглэж болно. Гэхдээ бүр яг тийм оёдол кейсер хагалгаа ч юм уу хэрцэнгийн урагталтанд зориулсан бүр тустай ийм генеалагийн цуврал хөөс байх. Бас тийм юм байна. За тэгвэл тэр нь тустай байдаг байна тий. Тэгээд одоо энэ ингээд насан туршидын бүтээгдэхүүн гэхэлэр энэ ногоон цайны ханд дагуулсан гэж байгаа байхгүй тий. Ногоон цайтай гэж байгаа байхгүй. Хүүхдийнх дээр нь жишээлбэл юу байх вэ? Найрлаганд нь тий. Найрлагыг нь бас онцолж ярил. За хүүхдийнх дээр хэм бол мөн адилхан сүүний хүчил байгаа. Дээр нэмээд алантойн байгаа. Мөн балжимгөр цэцэг байгаа. Тэгэхээр нөгөө балжимгөр цэцэг маань өөрөө тайвшруулах үйлдэл тийм. Тэгэхээр нөгөө арсыг л ингээд эмзэг арсууд байгаа юм чинь тайвшруулах үйлдэлтэй. Дээр нэмээд алантойн байгаа юм чинь илүү сайн чийгшүүлж өгөх үйлдэл гэдэг. Одоо энийг жишээлбэл одоо хаанаас авах боломжтой байна те? Авах боломжтой эмийн сангууд нь юу байна? Нэгдсэний газраар одоо худалдаалагдаж байна уу ч гэдэг юм уу те? Тэр талаас нь. За генеалагийн цуврал маань ерөөхдөө Монгол фарм гэсэн сүлжээ эмийн сонгуудаар худалдаалагдаж байгаа. За энэ сүлжээ эмийн сонгууд болохоор дүүрэг болгон дээр байгаа. Тэгэхээр манайтай холбогдох хуцаар холбогдоод гэртээгээ ойрхон эмийн сонгуудаа хаяг байршлыг заалгаад авч болно. За эсвэл манайх хүргэлтээр бас гаргадаг. Хүргэлтээр авч болно. За мөн бидний хамгийн сайн мэддэг Монсад, City Farm, Хүрмэн, Аг Farm, Magog эмийн сонгуудаар бүгднгээр нь худалдаалагдаж байгаа. Зөв. Тэгээ мэдээж нөгөө нэг энэ Монгол фармын бас нөгөө холбогдох дугаарлуу нь холбогдоод бүр эмзүүчээс нь тий төлөөлөгч нараас нь зөвлөгөөг нь аваад тий дэлгэрэнгүй мэдээллийг аваад авч бас болно. Тий боломжтой. Хоёулаа энэ савнгуудыг нийлэн арчлаа л да. Голын яг энэ бүтээгдэхүүнийг яг ямар тохиолдолд тий ямар одоо шинж тэмдэг илэрсэн үед гэх юм уу ямар зовөр илэрсэн үед хэрэглэх боломжтой вэ гэдэг дээр эмэгтэйчүүдэд маань та зөвлөгөө өгч мэдээлэл өгч тээ. За ерөнхийдөө генела цистилабын маань хэрэглэх заалт нь болохоор ерөнхийдөө цочмог бол архаг цистит. За тэгээд шээс бэлгийн замын өксөх замын халдвар үед бас хэрэглэх бүрэн боломжтой. За дээр нь нэмэл болохоор жирэмсэн эмэгтэйчүүд маань одоо амархан халдвар авдаг энэ эмэгтэйчүүд маань бас хэрэглэх боломжтой. Тэгээд өөр гэх юм бол ерөнхийдөө юм бэлгийн харьцаанд ч юм уу тийм ээ амархан ингээд стейтэн хөдөлгөхүүд байдаг иймэрхүү мэдрэх хүмүүс маань урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглүүл илүү тохиромжтой байдаг. За яг энэ үед бол хэрэглэхэд тун тохиромжтой. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдээс би бас сонсч байсан нөгөө бэлгийн харьцаанд орсон ч цистит хөдөлсөн гэдэг ийм шалтгаан бас их байдаг юм билээ. Тий. Яг иймэрхүү хүмүүс маань цистит хөдөлгөхөөс өмнө урьдчилан сэргийлэл хэрэглэх боломжтой гэсэн. Зөв. Тэгвэл тэрэн дээр бас их тохиромжтой бүтээгдэхүүн баахна. Тий. Баярлалаа танд. За баярлалаа. За эрүүл амьдрал цаана нэвтрүүлгийн удаагийн дугаарт Монгол фарм компани эмзүүч Цэрэнд орж урагдан оролцлоо. Бидэнд бас яг энэ генеалагийн цуврал бүтээгдэхүүнүүд ямар одоо ач холбогдолтой байдаг вэ? Юунд нь зориулж ямар тохиолдолд хэрэглэх үү? За мэдээж одоо энэ савнгууд хүртэл тусдаа зориултаараа насны ялгаатай байдаг юм байна гэдэг мэдээллүүдийг өглөө хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажил амжилт. За баярлалаа. Баярлалаа. За эрүүл амьдрал цаана нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эрүүл жирэмслэлт, эрүүл хүүхэд гэсэн энэ сэдвийн хүрээнд маш олон асуудлуудыг бас энэ нэвтрүүлэгтээ бас багтаахыг зорилоо. Нэвтрүүлгийн өмнөх хэсэгт бол одоо их барих эмэгтэйчүүдийн эмч бидэнд бас яг нөгөө жирэмсэн эмэгтэй өөрөө биеэ яаж бэлтгэх ёстой, хяналтандаа яаж орох ёстой юм мэдээж одоо жирэмслэгээс
өмнө бид нар биеэ хэрхэн яаж эрүүлжүүлэх ёстой вэ? Энэ нь ямар ач холбогдолтой байдаг вэ гэдэг одоо маш том дэлгэрэнгүй мэдээллийг одоо богинохон хугацаанд бас их тодорхой мэдээллүүдийг багтаахыг зорж бас хүргэсэн байгаа. За яг нэвтрүүлгийн дараагийн хэсгээс болохоор жирэмсэн болон одоо яг эмэгтэйчүүд нөхөр үржих насны эмэгтэйчүүд цэвэршилтийн насныхаа маань ч гэсэндээ яг ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж бас яг нөгөө эмэгтэйчүүдийн элдв төрлийн асуудлаас одоо урьдчилан сэргийлэх боломжтой вэ гэдэг энэ мэдээллийг маань нэвтрүүлгийн дараагийн хэсэгт Монгол Фарм компани эмч бас эм зүч бидэнд бас мэдээллийг өглөө. Ингээд эрүүл амьдрал цахаа нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн дугаараас үзэгч та бүхэн маш олон мэдээллийг авсан байх гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийн дугаараар шин сэдвээр шин зочинтой эргээд уулзъя. Анхаарал хандуулсанд баярлалаа.